Тэгээ харин 1-2 сайдаа дутуу байна л гэж анх хэлж байгаа чинь тэр ихгүй. Ядаж энэ чиг засгийн газар өөрөө энэ чиг үүргээ энэ хуулийн төслийг дагуулад ингээ бодлогын юм ярьж ийл авчих хэрэгтэй байхгүй. Засгийн газрын тухай хуулийн 19-ийн 232 одоо бас өчнгөө болж байгаа маа гэдэг энэ яг энэ хоёр хууль өргөн барьж байгаатай адилхан нэмэлтээр энэ заалтууд байхгүй болно гэдгийг зарчмын хувьд оруулаад ирэх хэрэгтэй байсан юм аа. Тэгэхээр энэ судалгаа дутуу байгаад байна. Хийгээгүй байна. Ерөнхийдөө тунхаглахын чанартай байгаад байна. Нийгмийн олон тал хилцүүлэг хийгдээгүй байна л гэдэг санааг хэлээд байгаа. Мэргэжлийн холбоотууд маань бол яах вэ гэхээр засгийн газартай хамтарч ажиллахаас илүүтэйгээр өөрсдийнхөө тэр салбарынхаа аж ахуй нэгжүүд иргэдтэй уулзаад тэндээ санаа оноог нь аваад гишүүнчлэлээр төсөв мөнгөө босгоод нэг бол тэр компаниудтайгаа уулзж ярилцаа дотороо тогтоогоо тэрийгээр төсөв мөнгөө босгоод бодлогоо гаргаад засгийн газар руу ингээд гурван талын уулзалтанд ороо явж явах хэрэгтэй шүү дээ. Энэ л зарчмыг хэлээд байгаа. Түүнээс бол энэ концепц нь гоё байгаад байгаа шүү дээ. За, ихэр сайд. За. Ерөн дээр бизнесийн зөвлөл буюу эн чинь төр хувийн хөвшлийн зөвлөлдөх механизмыг жоох өндөр өргөж статус нь ерөнхий сайдын хажууд авчирал тавьж байгаа зүйл шүү. Тэр талаас нь харжмаар байна. Тэнд ягаад гэвэл нэгэнд хуулиар хувийн хөвшилд өндөр эрх олгож байгаа байхгүй. Та төртөө зөвшөлдснөө. Бизнесийн салбарт үүсэж байгаа хүндрэл бэрхшээл хөрөнгө оруулалт тулгарч байгаа асуудлыг тэр төвшөнд ирж ерөнхий сайдад хэлэх. Тэрийг л хуульчилж өгч байгаа. Одоо бол энэ бол зүгээр сайн дурын тэр тухайн ерөнхий сайдын одоо үзмжийн асуудал байгаа байхгүй юу? Зарим сайдууд нэг хийдэг, зарим хийдэгчгүй. Тэгэхээр та заавал энэ мэдрэмжийг авахын тулд ерөнхий сайд ийм зөвлөлийг байна гэдэг нь их чухал байхгүй да. Тэр талаас нь хараатгаж. За хүүхд тарахтай холбоотой. Нийт 40 хууль байна. Гадны хөрөнгө оруулалтанд ялгамжтай хандсан. 41 хууль дотор бид нар 41 хууль маань 47 зохицуулалтаар хязгаарлаж байгаа. За энийг ингээд шүүгээд яг үндэсний аюулгүй байдал. За 1 минут. 40 хуулийн 47 орчим зохицуултыг үзэхээр 27 нь хасагдж байгаа юм. Энэ бол зайлшгүй гадны хөрөнгө оруулалтанд хязгаарлалт тавих ёстой гэж үзэж байгаа зүйлүүд бий. Түүнээс гадна 20 гаруй зохицуултууд байгаа юм. Энэ 20 гарын жишээг нэг болгоод би энэ хүүхд харах үйлчлэгээ буюу хамгийн энгийн зүйлийг нэг гэд оруулсан. Хилцүүлгийн явцад энэ бол 10, 20, 30 болж хөдлөх ёстой. Би нэг хилцүүлэг маань бас жоохон амттай гişүүд маань санал гаргаж жоохон бүтээлж байх орон зайг нь нөгөө талаас энэ дотор чинь улс төрийн шийдэл хэрэгтэй байна. Энд Монгол улсын парламент улс төрийн шийдвэр гаргаад энийг гадны хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулахыг хязгаарлах шийдэл гаргана. Нэг бол нэг шийдэл гаргана. Манай бидний бодлоор бол энийг 50% нь бол за яг энэ цаг үед бол хязгаарлаад 50% нээч хийгээд байгаа. Гэтэ нээх юм ахад улс төрийн шийдэл буюу хамтарсан ажлын хэсгээр хилцүүлэх зүйлээ гэдэг бодлоор нэг гээд цэг тавьсан байхгүй олон. Цаана 20 гаруй орон зай.